тоглолтын эхний давталгаа Сэлэнг Бодонс баг хийхээр боллоо. За хөвсгөл нэг үе багийн хувьд бол Нэм хөгжлийн лигийн зүүн бүсийг 13 амжилттайгаар тэргүүлж байгаа юм баг. Дэлгэр Ням баруун талаа дайраад орсон Дэлгэр Нямын давталгаа амжилттай болсон. Нийлбэл нэг шидэлтийг үүсгэнэ. Баяр тутах баруун дацлаа аваад өөртөө зай гаргаад дундын зай шидэлтэн амжилттай болсон. Багийн эхний оноо. За бас гоё шидэлт байлаа. Орхсон бөмбөгөө алдчихлаа. Урагшаа өгсөн дамжуул дахиад баяр тутах дээр ирсэн давталгаа амжилттай. Урдан давталгаагаар. За шидэлт дутсан 2 дахь боломж үүслээ. Инх сайхан Ананд Совсол холын зай шидэлт амжилттай болсон. 8-6 болж байна. Ананд. За Дэлгэр Нэм будагтай байгаас давталгаа амжилттай. За гоё гүйлт байсан да. Алдаатай юм байна. Нэмэлт нэг шидэлтийг үүсгэн. За эргээ тулга холын шидэлттэй амжилттай. Энэ тоглолтын эхний оноогоо тулга авлаа. За бөмбөг шилжээд бэлэг ундрах суун шидсэн холын шидэлт амжилттай. Хөвсгөл нэг үе баг 3 оноо. Заалсан Хурцбаатарын холын шидэлт амжилттай. За Айлал багийн холын шидэлтийн хувь хурдан давталгаа Баттуулга солгой төгсгөл амжилттай болсон. Батлага гоё дамжуултыг өгсөн дөө баяр тогтохын солгой төгсгөл амжилттай. За яг энэ хурдан давталгааг задлсан Баттуулга аваа шуу шидсэн холын шидэлт нь ойж байгаад орж гинөө. Дуртай байна да орох. Баяр тогтох. За Баттуулга холын зай шидэлтийг үүсгэсэн шидэлтээ алдсан. Дүлгөөн самраас өмгийг авчиж доорн бөмбөн дээр ажилтсан Цэндаа Юшин давталгаа амжилттай. За 45 руу гаргасан баяр тогтох 20-ын голоор их гоё өөртөө зай үүсгээ дундаас шидэлтэн амжилттай. Багийн залуу тоглогчтой үед бол Дэлгэр Ням дайраад орсон 100 иргэсэн яа 4 тоглогчийн дундаас 2 оноо авлаа. 2 тойроод гараад ирсэн холын шидэлтийг хамгаалагчтай шидсэн. Шидэлтэн амжилтгүй дүүлсгөө 2 боломжийг үүсгээд овтолсон. Яа 3 хамгаалагч урд нь байсан. Болчлоо бөмбөг таслагдсан тулга Батбаяр шууд нэгээр давталсан. Гоё давталгаа байна. Давталгаа 5 секунд доор дамжуул тулга хүлээгээд авсан. Соолгой гарын төгсгөл за Хурцбаатар юм байна. Бэлхүүн гар болгоо салгаад автсан даврагшаа урдан давталгаа шилжсэн сугар алхамтаа томруулаад оноог авч чадсан. Зангаас авслаглаа. За баяр тогтгон бөмбөгөн дээр Хурцбаатар гар буулгаа салгаад автсан. Оноог авлаа. За энэ үед хөвсгөл нэг үе багаас цацралга захиалжээ. Авсан 20 амлагчийг ардаа өрхөө дамжуул төгөлдөр дээр ирсэн. Төгөлдөр нүүрэн шугам дагаад орсон давталгаа амжилттай. Баяр тогтох нүүрэн шугам руу хэмжрээд ганц зөрөх төгсөн дамжуулт давталгаа амжилттай. Сугар. За дамжуулт наанарсан солгой гарын төгсгөл амжилттай болсон. Эрмүн энэ тоглолтын эхний оноог авлаа. Step back холын шидэлт байсангүй. Цоцгоны самраас аваад давталсан 2 оноо. За ингээд ерөөдөө энэ тоглолтын ялагч тодорхой болсон. 81-76-гийн харьцаатай Сэлэнг Бодонс баг хөвсгөл нэг үе багийг хоцсноор шүвгийн 8-ын шат руу гарч байна. Шүвгийн 8 дээр BCH Nice тэднийг хүлээж байна. За ингээд тоглолт маань энэ хүрээд өндөрлөж байна үзэгчтэй. Дараа дараагийн тоглолтуудаараа эргээд уулзъя.